хэдийгээр зураг гэж байгаа боловч зураг болгон дээр одоо уран бичлэг байх хэвээр. Тэр уран бичлэг нь одоо тухайн уран бүтээлчийг яг нөгөө нэг бичиглэл одоо гар зураас л ахин давтагдчихгүй тэр юм нь улам нөгөө баталгаажуулж идэг гэсэн. Торгон дээр зөвхөн урдаас нь зурхгүй ингээ ардаас нь бас ингээд зурдаг байхгүй. Хоёр талаас нь ерөөдөө зурдаг гэсэн үг. Боловсруулаагүй цаасан дээр бол уран бүтээлчийн зүгээр жижигхэн тусал нөгөө нэг ингээ бихний тусал ингээ тусцсан байсан ч гэсэн бичигжид үлддэг байхгүй юу. Тэр ерөөсөө дарагдахгүй. Хичнээн гүн нөгөө бих дээрээс нь тавьсан ч хит давхарсан тэр өмнөд нь харагдчихэдэг. 15 жилийн хугацаанд би хаанаас эхлээд хаана хүрсэн, өнөөдөр би ямар байгаа юм тий чи хувь хүний өөрийн ингээл амьдралын замнал үе юм уу чи ингээд бүх юмнууд ингээ харагдаж байгаа болохоор энэ их сайхан аз завшаантай үйл явдал болж байна. Үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. За бид бүхэн Eagle Art подкастынхаа бас эхний нэвтрүүлгийг та бүхэнд бас хүргэх чадаа баяртай байна. За энэ нэвтрүүлгээр бид дамжуулна. За урлагийн бүхий л салбар төрөл зүйлд одоо өөрсдийн гэсэн бүтээлийг туурвиж яваа. За мөн бусдад үлгэр жишээ болж яваа тиймэрхүү залуу уран бүтээлчд болон за Ахмад үеийн уран бүтээлчдийнхээ бас үг яриаг сонсох. За урлагаар дамжуулан үзэгчдэд бас боловсрал олгох. За энэ зүгийн сонь содон зочдыг бас урьж ярилцаж та бүхэндээ хүргэх болно. За манай дугаарын эхний зочноор за зураач цэгэмдийн Соёлмоо ас хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Баярлалаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За Соёлмоо гэж маань сайхан зэрэглэлийн цаана гэдэг одоо хоёр дахь бие даасан үзэсгэлэнгээ үзэгчдэд хүргээд бас удаагүй байна. За зэрэглэлийн цаана гэдэг үзэсгэлэнгийн тухай юу ярихад уран бүтээлч хүн цаг үе бүхэнд л мэдээж тойрож бүтээлээ хийж явах. Гэхдээ за би одоо шууд үзэсгэлэн гаргачих гэд ч юм уу гинт шуудхан бас нэг үзэсгэлэн дийлгээд идэг бах. Энэ өөрөө бас тийм гарах цаг хугацаа нөхцөл нь бас бүрддэг ч юм уу. Дээр нь яг тэр нэг уран бүтээлийн концепцууд бас өөрөө үүсэж бий болж ээж тэр одоо үзэсгэлэн дэглэн гэдэг чинь бас зохиомжос ахуулаа маш олон зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр эндээс соёлоо бас яриагаа эхлэхийг саналаа үзэсгэлэнгийнхээ бас онцлог бас. Тийм. Одоо би өмнө нь 2 жилийн өмнө анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргаж ирсэн. Тэгээд тэр үзэсгэлэн маань болохоор зүудний зэрэглээ гэдэг нэртэй. Тэгээд тэрнээс хойш тэр үзэсгэлэн дээр бол яг уу ингээд нөгөө миний бүтээлүүдийн бүгдийн нөгөө дэлгэж гараагүй нөгөө үзэсгэлэнгийн концепцаас шалтгаалаад тань хэлснээр үзэсгэлэнгийн концепцаас шалтгаалаад ерөнхийдөө жоохон юм contemporary зурагнууд гэж сонгоод тусгаална одоо тэр үзэсгэлэндээ бэлтэж удаа гаргаж ирсэн. Тэгээд энэ удаа болохоор гинэт нэг сарын өмнө л одоо үзэсгэлэн гарахаас сарын өмнө нөгөө Hue Art Gallery-гаас санал ирээд үзэсгэлэнгээ гаргахгүйгээд тэгээд би бодож үзсэн чинь өмнө нь одоо 14 онд сургууль төгсөж ирснээс хойш би ер нь л ингээд нэг амар зогсоогүй бүтээлүүдээ хийж явсан байна багаар. Тэгээ яваад үзсэн чинь тэр олон нийтэд дэлгээгүй зөндөө олон зургнууд байсан. Тэгээд үзэсгэлэн гаргаач гэд саналыг амар хурдан туртай хүлээн зөвшөөрөөд тэгээд гаргаж үзсэн, гаргахаар шийдсэн. Гэхдээ ер нь бол сарын хугацаанд бол нэлийн бэлдсэн. Тэгээ хэдийгээр ингээд ихэнх бүтээлүүд бэлэн байсан ч гэсэндээ маш их ажил орсон. Тэгээд нэг юм цаг нь тохиолд таарах юм гэж яг байдаг юм шиг санагдаж байгаа хгүй. Ингээ айгу олон юм дээр бүх юм ингээ ливлээл яг үзэсгэлэн гарах болоход ингээ бүгд ингээ бэлэн маш гоё зөмгөөрөө нэг нөхцөл бүрэлдээд. Тий. Тэрэнд их нэг сэтгэл ханамжтайгаа. Яг гэх юм бол 15 жилийн турш миний зурсан ингээд бүх бүтээлүүд баг ихэнх бүтээлүүд дундуурнаас байхгүй болсон л та бүтээлүүд.
ихэнх бүтээлүүд дэлгэгдэж тавьж байгаа юм. Тэгээд уран бүтээлч хүмүүст ялангуяа зураач нарт ингээд бүх бүтээлээ нэг зааланд дэлгэж тавьчаад тэрийг ингээ хараад сууна гэдэг бол айгүй том боломж байдаг юм байна гэж би харж байна. Тэгээд тэр чинь 15 жилийн хугацаанд би хаанаас эхлээд хаана хүрсэн, өнөөдөр би ямар байгаа юм тий чи хувь хүний өөрийн ингээл амьдралын замнал үе юм уу чи ингээд бүх юмнууд ингээ харагдаж байгаа болохоор энэ их сайхан аз завшаантай үйл явдал болж байна. Таны эхний үзэсгэлэн бас зүүдний зэрэглээ гэдэг нэртэй гэж шүү дээ. Одоо бас зэрэглийн цаана тэгээд зүүд ч гэсэн ингээд нэг хийсвэр ойлголт яваад байна те. Энэ талаар та бас юу гэж бодож байна? Тий, одоо ингээд яг хөө миний өөрийн боддог юм гэх юм бол жоохон дотгошоогоо нэлийн юм аялж чагнадаг гэх юм уу. Тэгээд дээрэс нь ингээд уран бүтээлч хүн болсны одоо миний зорилго гэх юм уу да одоо яагаад би зураач болсон гэж нөгөө бодохоор би өөрийнхөө сэтгэл хөдлөл өөрийнхөө мэдрэмжийг бүтээлээрээ дамжуулж ингээд олон нийтэд ингээд үзүүлж байгаа, үзэгчдэд үзүүлж байгаа, өөрийгөө одоо илэрхийлж байгаа нэг хэлбэр маань зураг зурх болоод байна шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө яг миний бүх бүтээлүүдийг эргээд ингээд анзаараад харахаар утга санаа дандаа л нэг зүйл дээр ингээд төвлөрөөд идэг. Тэр нь болохоор ийм хийсвэрлэл бодит зүйл хоёрын ингээд зааг хязгаар нь хаана байгаа юм гэ тэрийг их хайдаг гэх юм уу. Тэгээд хийсвэр зүйл гэдэг чинь бодит зүйл бишээ гэдгийг бас хэн хэлхийн те. Бодит зүйл гэдэг чинь бас хийсвэр зүйл байвал яах юм гэж ингэж айгүй их боддог. Тэгээд нөгөө нэг Жуанзе хятадын философч Жуанзегийн тэр нөгөө нэг би ирвэхэ болж зүудэлсэн үү, ирвэхээ миний биеинд орсон уу, эсвэл би ирвэхийн биеинд орсон уу гэд ингээд асуулт асуугаа. Тэгээд тэрэндээ өөрөө ингээд хариулт хайгаа явж байгаа шүү дээ. Чожогийн зүуд тий. Тэгээд тэгэхээр энэ ингээд өөрийгөө хайх ингээд бүх тэр нөгөө нэг ертөнц чинь өөрлөгөө ингээ орчиж байгаа тий. Ерөөсө гаднаас ингээ хайх шаардлагатай биш, өөрлөгөө хайж байгаа. Тэгээд нөгөө талаас бас тэгээд бодит босын тэр нэг юм зааг тэрний ялгаа гэдгийг ингээд нөгөө нэг айгүй их бодсон нь надад таалагдсан. Тэгээ миний ерөнхийдөө амьдралыг хардаг тэр нэг юм зүг чигтэй холбоотой юм шиг санагдаад бүх бүтээлүүд ерөнхийдөө нэг тийм утга санаагаар гарч ирдэг. Тэгээд нэгэнт л ингээд бодит ертөнц дээр одоо байгаль дээр ч юм уу бид нэр харж болдог зүйлсийг л зураад байна гэх юм бол ямар ч утга учиргүй надад санагддаг байхгүй юу. Тэгвэл чи тэрүүгээр дамжуулж юу хэлмээр байгаа юм те. Тэгээд дээрээс нь яг хүмүүсийн хардаг биш хардггүй үнцгийг нь олж харж ингээд хийвэл илүү сонирхолтой гоё юм болов гэж бодоод одоо бүтээлүүдээ хийдэг юм уу. Одоо бодит зүйлийг одоо нэг юм зэрэглээ шиг эсвэл ингээд төсөөлөе л доо тэр зэрэглээ бодит зүйл те. Тэгвэл тэрний цаана үнэхээр ямар жинхэнэ цэвэр орон бодит одоо хүнийг те өөртөө татах тэр орон зайн байгаа юм бэ гэдгийг бас нэг талаас гаргаж ирнэ гэдэг одоо уран бүтээлч өнцөг бай те. Тийм. Тэгээд дээрээс нь яг уу энэ үзэсгэлэнгийн нэрний хувьд хамгийн эхлээд нөгөө ихний үзэсгэлэн зүудний зэрэглээ гэдэг нэртэй байсан. Тэр нэрийг би яах гэж өгсөн бэ гэдгээр би өөрөө говийн хүн. Тэгээд тэр нэг юм говийн шинж чанарыг ингэж багтаамаар байсан нэрэндээ. Тэгээд зүүдний зэрэглээ гэхэр чи хоёлаа хийсвэр зүйл байгаа шүү дээ. Тэгээд зүүд магадгүй бодит зүйл ах юм билүү гэж одоо зэрэглээгээд нөгөө миний говийн ер нь гарал угсаагч тэр ингээд нөгөө нэг бэлэгдэж байгаа. Тэгээ зүудний зэрэглээг заа. Тэгээ хоёр дахь үзэсгэлэнгээ болохоор зэрэглийн цаана гэж болохоор ингээд өртөөлөд явж байгаа. Тэ миний ингээд амьдралын ингээл нэг ингээл замаараа ингээл явж байгаа нэг тийм зүйл хоёр дахь одоо өртөө маань учраас зэрэглийн цаана гэж ингээд өгмөр санагцсан. Тэгээ тэрний цаана юу ч хийж болно, би ч хийж болно, хин ч хийж болно, тэ эсвэл юу ч байхгүй хийж болно. Тэгэхээр мэдгүй тэгээд нөгөө нэг үзэсгэлэн бараг нөгөө бүтээлүүд маань тэрнтэй бас ингээ айгу авцалдах юм болоо гэж бодоод. Одоо тэгэл цаатахын цаана гэдэг үргэлжлүүлж уссан тийм шүү дээ. Мэдээж говь тал нутаг гэхэр л мэдээж усан зэрэглээ тий. Татаа тэр зэрэглээнээс бас яг юм юмс бас тодорч бодит болж бас гарч ирдэг шин чанарч байдаг. Тэгэхээр маш олон янзаар бас тайлбарлаж болохоор харагдаж байна тий. Та Монголд нэг жил Монгол зургийн ангид сурчгаад за Хятадын Бээжингийн дүрслэх хөрлөгийн төв академид бас маш олон жил суралцсан бакалавр тэ магистр зэрэгээ бас тэнд хамгаалсан. Тэгээд энэ мэдээж таны одоо тэр үзэсгэлэнгийн зургууд ч тэр өмнөх ер нь уран бүтээлүүдийг таньчихсан ингээд цахимаас уудлаад ер нь үзэхэд бол тэр дорны одоо уран зураг гэдэг тэ дорны
одоо ли байч гэдэг юм уу томоохоо одоо тэр яруу найрагчдын шүлгийн мөрийг дүрсэлсэн цаана ингээд нэг уран зургууд нь тэр байдаг ч юм уу. Яг тийм арга уламжлал бас их тарагдчихсэн л та. Ер нь тэнд суралцж явах хугацаанд те яг юуг өөртөө илүүтэй олж авч шингээсэн. Ер нь уран зураг гэдэг хэлийн дээс даваад тэр зургийн талаарх бодол хүний сэтгэлгээ те тэр орчин нөхцлөө дагаад бас хэрхэн өөрчлөгдөж идэм болов. Тийм одоо хятад зураг яг нөгөө нэг ярахад жоохон нэг товч ярьчаад хятад зураг тэгээд нөгөө хятадын гүн ухаан тэгээд хятадын уран бичлэг гэдэг чинь өөрөө бас ингээд шүлэгтэй холбогдчихж байгаа болохоор ерөөсөө эднэр бол ингээд салшгүй том юм цогц ойлголт байгаа байхгүй юу. Хэдийгээр зураг гэж байгаа боловч зураг болгон дээр одоо уран бичлэг байх хэвээр. Тэр уран бичлэг нь одоо тухайн уран бүтээлчийг яг нөгөө нэг бичиглэл одоо гар зураас л ахин давтагдчихгүй тэр юм нь улам нөгөө баталгаажуулж идэг гэсэн үг. Тэгээ нөгөө талаар тэр уран бичлэгээр бол сэтгэгдэл бичиж болно, эсвэл нөгөө нэг он сараа бичиж болно те. Эсвэл бүр шүлэг хайку зохиогоод бичсэн ч болно. Тэгээд таны хэлснээр одоо тэр либаийн одоо нөгөө нэг шүлэг шиг гэдэг ч юм уу те. Тийм зүйл одоо харагдах нь угаасаа тодорхой хятад зураг тийм нөгөө нэг бүх юм ингээ цогц холбоотой байдаг учраас тэгээ миний хувьд бол хятад суралцсан одоо 7 жил бакалавр мастертаа ингээд нийлээд тэгээ 7 жил суралцсан байна хятад зургаар. Тэгэхэд бол хувь хүнийхээ хувьд ч тэр маш олон ийм өөрчлөлтийг өөртөө хийсэн юм шиг санагдаад байдаг байхгүй юу. Одоо урд нь яхан ингээл Монголд байхдаа тэр чинь яг хөвдөө идэхтэй нэг амар сүртэй ухаан сууж амжаагүй л ер нь бол явж байгаа. Тэгээ нэг жил Монгол зургийн ангид сурчаад тэр чинь 10 жилээс дөнгөж шууд сураал. Тэгээд нөгөө хятад руу яваад сурахад эхлээд хамгийн том асуудал нь бол хоёр төссөн өөр нөгөө нэг соёл тий. Тэр хоёр өөр соёлыг одоо би бол тэр бага насндаа бол Монголын соёл уламжлал юу юм гэдгийг хүн одоо ухаж ойлгоогүй тэрийг ингээ мэдгчгүй шал өөр улсын маш урт хугацааны түүхтэй тэр газар ингээ очиж байгаа. Тийм болохоор ингээ эргэлзэх асуудал төрөлдөх ойлгохгүй байх юмнууд бол маш их байсан. Тэгээ хойштоо ингээд суралцаж явсны дараа бол яг нэг магистр төгсөх үеэр тэгээ одоо бол эргээ харж хахад би тэндээс их олон юм сурж авсан юм байна гэж ойлгож байгаа. Амьдрал хандах хандлага дээр илүү төвчээртэй болсон байна. Тэ юмыг заавал нэг ард нь гарч шээж санаа амардаг болсон байна. Дутуу ингээл нөгөө нэг хийчээд шууд таалагдахгүй бол заримдаа ингээл хайчдаг байсан. Тэрийг ингээ ерөөсөй болцсон. Тэгэхээр ингээд зөвхөн мэрэгжил дээрээ ингээд төвлөрөхөөс гадна амьдралыг үзэх үзэл маань хүртэл ингээд нэг л ийм адилхан хэмжээний болсон юм уу? Мэрэгжилтэй холбоотой их тийм үзэл бодолтой болсон байлээ. Энэ хятад уран зургийн тэр техникүүд гэж өөрийн гэсэн зүйлүүд байгаа шүү дээ. Ер нь ямар ч орны нөгөө соёлоо шингээж байгаа болохоор тэр уран зохиол үндэсний онцлог тэгээд тэр чинь хүний өөрийнх нь нөгөө өсөж хөгжсөн тэр сэтгэлгээний төлөвшөлч гэдэг юм уу? Тэр утгаараа тий өөр өөрсдийн техникийн онцлогтой. Тэгэхээр таны яг сурсан за одоо бүтээлээ тойрвж байгаа тэр уран зургийн тий зураачийн арга барил техникийн гол онцлогуд нь бас юу гэдэм бол? За хятад зураг ерөнхийдөө сэдвийн хувьд ингээд дөрөв хуваагдаж байгаа. Уул ус, цэцэг шувуу, хүн, тэгээ уран бичлэг гэд. Тэгээ энэ дөрөв хуваагдсан сэдв дотроо үндсэн бас хоёр том юм техник байдаг байхгүй юу? Нэг нь болохоор гэсэн үндсэн сэдвтэй гэсэн үг. Тийм, сэдвтэй. Тэгээ сэдв болгоныгоо ер нь дагнаж ингээ ангиуд хуваарлагдсан байдаг. Тэгээд техник яг зураг зурах дээр арга барилын хувьд энэ техник энэ сэдвүүд дотроо бүгдээрээ ялгаагүй хоёр үндсэн том техниктэй байдаг. Тэрийг ер нь бол ингээд суралцахыг ингээд шаарддаг гэх юм уу сургуулаас. Тэгээ тэр нь нэг нь болохоор гүмби буюу ордны ингээд нөгөө хэв маягтай зургууд маш нарийн ингээд зурдаг тийм. Тий. Тэгэнгүүт шэи гэдэг нэг техник байгаа. Тэр нь болохоор ордны гаднах гэж болно. Тэгээд тэгэнгүүт чинь тэр ордны гаднах хэв загвар нь болохоор шууд ингээд нэг будааны боловсруулаагүй цаасан дээр хөвчлэн хүмүүс уран бүтээлчдтэй өөрийнх нь яг дотроо нөгөө нэг байгаа тэр сэтгэлдлийг тэр гүн ухаанаа нөгөө нэг илэрхийлж гаргадаг техник гэх юм уу та. Тэгээд ингээд ямар ч юм төлөвлөсөн харандаа балруул ашиглахгүйгээр гэрэл сүүдэр тэр өнгө одоо зохиомж бүгдийн нэг дор ингэж маш сайн бодож боловсруулж хагаад нэг удаагийн
одоо хөдөлгөөнөөр тэр одоо бүтээлээ хийдэг гэх юм уу. Тийм болохоор энэ бол маш бас хэцүү төрлийн техник. Нөгөө гүмби нь болохоор илүү бодит зүйлийг дүрсэлдэг, бүр дүрсэлж авсаар хагаад хөгжсөн техник гэх юм уу. Тийм. Хүмүүс ихвчлэн бас нэг хятад уран зураг гингүүтэл нөгөө байгаль, шоу, цэцэг ч юм уу те иймэрхүү зүйлүүд байдаг чандаад. Энэ нь бол өөрийнх нь тэгсэн чинь одоо тэр тухайн одоо урлагт өгж байгаа те өөрийнх нь үндсэн сэдв болоод явах нь шүү дээ бас те. Таны хувьд болохоор шоу цэцэгний ангийг төгссөн гэж ярьдаг. Тэгээ энэ ангийг одоо цаанаасаа энэ одоо ингээд хуваарлагдсан зүйл ээ нөө эсвэл та өөрөө яг энэ сэдвийг бас сонгож авсан тийм шалтгаан өөр нөлөө байгаа юу? Цаанаасаа хуваарлагдсан би. Одоо бид нар чинь нөгөө нэг бакалавртаа би засгийн газрын тэтгэлгээр явсан байхгүй юу. Тэгээд нэгдүгээр курстай болохоор бид нэр уул ус шувуу цэцэгний ангийнхан бүгдээрээ хамтдаа суралцчаад хоёрдугаар курсээс ингээд салаад хуваагдсан. Тэгээд нөгөө гаднаас ирж байгаа оюутнуудыг бол хятад зургийн ангид орно гэд тэгэнгүүт шууд ингээ хуваарлцсан байсан. Ер нь бол тэгээд хоёрдугаар курсээс хуваарлагдаад явхдаа за би уул ус зурхгүй ерөнхийдөө за шувуу цэцэгт нь орё гэж нэг бодоод орж исэн. Тэгээ энэ нэгдүгээр курст ороход л аль хэдийн ингээ хуваарлцсан байхгүй сургуулаас. Тэгээ уг нь миний бодож исэн нь хүн зургийн ангид орё гэж бодож исэн. Тэгээд тэнд нөгөө нэг хитрхи олон нөгөө оюутнууд дандаа ордог. Тэгээ гадныхан чинь бас орох гэхээр өрсөлдөөн ихтэй байсан юм шиг байгаа юм. Тэгээд нэг одоо цаанаасаа тохиолдлоор ч юм уу ер нь шувуу цэцэгний ангид орсон. Тэгээд одоо л эргээ бодоход энэ ангидаа би бүр айгуу дуртай. Яаж энийг сонгосон бэ л гэж боддог. Тухайн үед тэр одоо хүн сэдвэнд зургийн ангийг те орё гэж хүсэж исэн тэр тэмүүллийн их булг нь бас юу байсан бол тоо. Яг одоо ингээд нөгөө яг үнийг л хэд би ингээд зургийн талаар, уран зургийн талаар, уран бүтээлийн талаар ямар ч юм ойлголт бол маш багтай байсан гэх юм уу да. Тэгээ хэдийгээр миний аав нөгөө зураач ч гэсэндээ те би бол тэр нэг юм яг зургийн талаар ингээ бүр сайн ингээ хүн орж мдээгүй нэгдүгээрт нөгөө өөрийгөө ч танаагүй жоохон байсан учраас яг тогтсон үзэл бодол байхгүй. Тэгээ зүгээр яг дүрслэгт нэг жил сурж байхад чинь анги болгон чинь юу яадаг штэ нөгөө нэг натюрморт зурна тэгэл цаашаага хөрөг зураал натур зураад ингээ явцдаг тий. Тэгээ би бас ялгаагүй тэр сургуулийнхаа яг тийм л гэж бодсон. Тэгсэн чинь ямар ч тийм байхгүй ингээ бүгд салцдаг гэхээр надад ингээ амар сонь санагдчихсан байхгүй тухайн үедээ. Хятад зургийг ерөнхийдөө бол тэр үндсэн материал нь торго байдаг шүү дээ тий. Торгон дээр зурдаг. Тэгэд ер нь ингэж торгон дээр зураг зурх нь тэр одоо цаас ч юм уу тий бусад материал одоо эски юу гэдгийг тий бусад материал дээр зурхаас одоо илүү тийм онцлог одоо ямар нэгэн өөр үндэс мэдрэмж ер нь төрүүлэх тийм зүйл байдгүй. Тийм хятад зургийн материалууд гэх юм бол зөвхөн торго бас биш. Торго тий боловсруулсан будааны цаас боловсруулаагүй будааны цаас гэх мэтчлэн тэгээд торгон дээрээс боловсруулаагүй гэд нийтдээ ер нь бол будааны цаас л гэхэд 2100 төрлийн ингээд олон төрлийн цааснууд байдаг. Торго ч гэсэндээ ялгаагүй бас ингээд нэлээд хэдэн төрөл байдаг. Тэгээд яг нь миний хувьд бол торгон дээр зурх дуртай. Торгоны тэр нэг яг дээрээс нь ажиллаж байгаа тэр мэдрэмж нь их гоё идэг гэх юм уу да. Ингээд нөгөө багаар уусгаад тэр чинь өөрөө ингээд айгүй юм нарийн ширхэгтэй болохоор их агаарлаг болж харагддаг. Торгон дээр зөвхөн урдаас нь зурхгүй ингээ ардаас нь бас ингээд зурдаг байхгүй. Хоёр талаас нь ерөөдөө зурдаг гэсэн үг. Тэгэхээр чин тэр өнгө чинь өөрөө их гоё ингээ уусаад нэг юм агаарлаг юм шиг бас тийм нэг тийм мэдрэмжийг өгдөг болохоор торгон дээр зурх дуртай нэгдүгээрт. Гэхдээ энэ нэг юм шинж чанараас нь болоод тэгж байна. Хоёрдугаар болохоор одоо бид нэр
маш ингээд нарийн зураг зурдаг. Ингээд нүд хараанд ч гэсэндээ ингээд сайн биш байхгүй юу? Яг энэ зурж байгаа энэ техник маань. Тэгэнгүүт энэ бол ингээд жоохон залуу насны л ийм техник юм байна да гэж бодоод идэгэн. Одоо хүн нас явах хэрээр хараа муудна, гар салгалж эхэлнэ тий. Тэгээд тэр үед яг торгон дээр ийм нарийн зургийг бол би зурч чадахгүй байх гэж боддгийн. Тийм учраас одоо нэлийн гайгүй нөгөө эрүүл мэндийн шалтгаан асуудалгүй байгаа дээр ахиухан шиг торгон дээр зураг зурж авах юмсан гэж боддог. Торгон дээр зурна гэхээр одоо тэр биерийн үзүүр те үзүүр дээрх одоо тэр будаг ингээд торго руу одоо ингэж хүрлээ тэн дээр буулаа гэхэд тэнд одоо тэр уусах ч юм уу одоо будаг нь тэлэх ч юм уу тий хоорондоо уусах ямар нэг амьд хөдөлгөөн бас тэнд нэг яв гэж чинь тий тэр нь өөрөө баг одоо зураг буух одоо нэг төрлийн контемпорари чим шиг тэгж та өөрөө нь бодож ирсэн үү? Торог харьцангуй гайгүй одоо нөгөө нэг будааны боловсруулаагүй цаас одоо таны дүрсэлж байгаатай төстэй илүү техникүүд гарч ирнэ. Боловсруулаагүй цаасан дээр бол уран бүтээлчийн зүгээр жижигхэн тусал нөгөө нэг ингээ бихний тусал ингээ тусцсан байсан ч гэсэн бичигжид үлддэг байхгүй юу. Тэр ерөөсөө харагдахгүй. Хичнээн гүн нөгөө бих дээрээс нь тавьсан ч хит давхарсан тэр өмнөд нь харагдчихэдэг. Тэгэхээр тэр боловсруулаагүй цаас бол илүү ийм сонирхолтой. Тэр бол илүү бас contemporary чиглэл рүү ингээд нөгөө нэг орвол бас гоё ч юм шиг тий. Одоо тэр талаар нь бол хятад зураг эсвэл Азийн зураг гэхээр нөгөө хүмүүс их бодоод идэг. Тэр нь болохоор будааны боловсруулаагүй цаас. Тэр харлаа энэ усан будгийн зураг байна ч юм уу тий. Тэгэнгүүт торог болохоор илүү нөгөө нэг цардуултай байдаг учраас нөгөө нэлийн сайн төлөвлөсөн зургийг ингээ баг багаар ингээ жижигхэн алхмаар ингээ гүйцэлдүүлдэг болохоор шууд нөгөө өгөх нөгөө мэдрэмжинд харьцангуй баг гэх юм уу харин ч эсэргээрээ маш их төвчээр суулгадаг нөгөө нэг техник торгон дээр ингээд нэлийн одоо жишээ нь 2-3 цаг суугаад зөвхөн нэг шувуун дээр одоо зураг зурлаа гэж бодъё л да өнгө тавилаа гэжтэй тэгэхэд чинь ингээд 2-3 цагийн дараач зогсолтгүй өнгө тавиад хахад ингээ баг харагддаггүй ялгаа нь харагддаггүй гэх юм уу айгуу төвхтэй тэгэхээр тэр л маш их төвчээр барсан техник ер нь бол ер нь аль салбарт бас бүтээл дээр нарийн сууд сурах чинь бас нэг уран бүтээлчийн чадвар гэдэг байгаа шүү дээ. Байглаас ер нь илүүтэй бас та юуг онцолж өөртөө бас тий олж хардаг бол одоо түрүү нөгөө хятад зургийн сэдвүүгээ ярьсан штэ. Тэдгээр сэдвүүдээс юу нь илүү одоо таныг татдаг бол тий. Одоо яагаад гэвэл таны тэр бүтээлүүдээс ч юм уу зургуудаас одоо ингээ үзэж яхад өвсний сэдв одоо ургамал гэдэг ерөнхийдөө нэрлэлчүүл тий. Тэнд тутаж одоо цэцэг янз янзын юмнууд байгаа. Сэдв айгүй их анзаарч харагдчихсан л та. Тийм тэгээд мэдээж таны сурсан чиглэлээр бас шувуудч ус их байх шүү гэсэн. Гэхдээ ерөнхийдөө өвс ургамал гэдэг тэдгээрээ одоо тэр нэг айгүй гоё тийм уран яруугаар илэрхийлж байгаа. Тэгээ зарим одоо зургийг үзээд одоо бичдэг хүн бол тэндээс шүлгийн санаа дотор нь ингээ буумаарч юм шиг тийм юу их анзаарчихсэн. Тэгэхээр байглаас илүүтэй таныг нэг татаад байдаг тийм гоё үзэгдэлчих юм уу? За эсвэл та байгалийн тэр нэг зүйлийг л одоо өөртөө оршоодог таны уран бүтээлчээ тэр зүйл нь таны голлох сэдв болдог ч юм уу? Насанд одоо цаашдаач би одоо энэ сэдвээ бол хаяхгүй гэдэг ч юм уу. Тэгж оршоосон зүйл нь юу байдаг бол? Тий яг хуу байгаль дээр яг энэ үзэгдэлд би дуртай гэхээсээ илүү зүгээр байгаль дээр очих яг тэрнийг амьд мэдрэмжийг авах нь илүү ингээд нөгөө өөртөөгөө ч ойртож байгаа юм шиг тий эсвэл нөгөө талаас бүр ингээ алсаас ингээ хармаар санагддаг байхгүй юу өөрийгөө болон ингээд нөгөө байгальтай хүний харилцаа хэр байгаа юм гэдгийг ингээд нөгөө харахаар бид нар бол үнэхээр өчүүхэн жижигхэн ийм зүйл тий баг ингээ харагдахгүй нэг цэгдүүдэл байгаа. Тэгээд зүгээр тэрийг мэдрэх надад айгүй гоё гэдэг юм байгалтай. Их хөвчин дэргэд очлоо тий. Тэгээд ерөнхийдөө ингээд харах дуртай юм гэх юм бол тэнгэрийн айгүй харах дуртай. Тэнгэрийн өнгө тэгэл тэнгэр дээр нисэж байгаа одоо шууд ч юм уу тэр байдлыг ингээ хараад ийм зүгээр чимээг үхэн шиг ингээ тайван ингээ ажиглах айгүй дуртай. Ер нь байгалийн бүх үзэгдлүүд маш сонирхолтой ингээ гоё идэг. Тэгээ бүтээлийн хувьд гэх юм бол за шууд цэцгээ магадгүй би зурсан харлаа нах тий. Гэхдээ энэ дээр би өөр дүр оруулж ирэхгүй эсвэл тийм дүр оруулж ирнэ гэж одоогоор бол хатуу ингээ шийдсэн юм байхгүй. Энэ бол урсгалаараа л болдог зүйл. Юу ч орж ирж магадгүй тий. Эсвэл юу ч явж иж магадгүй. Гэхдээ ургамал одоо таны хэлсэн тэр ургамал гэдгсэн тэгээд
тэрэн дээр болох юм бол би баг ингээд цэцгийн дэлбээ зурхаас илүү навчинд амар дуртай байдаг байхгүй юу. Тэгээд 100 жилийн ганцаарлагын таны нэг бүтээл байсан тий. Тэн дээр бол одоо ургамлын тийм одоо янз янзын төр төрх тий. Үндэснээсээ авахуулаад дундуураа ингээ жоохон харалсан байдалтай. Зарим нь үзүүрээсээ ингээ ганцсан, зарим нь тэр нь гэрэлтэй ч байгаа юм шиг ингээл янз янзын одоо өн мөнхийн л юу тэр чинь нөгөө нэг хавар нь ургаал намар нь хагдарч ундаг ч юм уу тий. Гэхдээ энэ хувирал нь байнга л үргэлжилж илдэг ч юм уу. Тэмхүү зүйл бас айгүй их туссан байсан шүү дээ. Тийм. Та амар гоё зүв байж гэлсэн байна гэдэг таахгүй юу. Тэгээд тэр нөгөө нэг миний ихэнх бүтээлүүдэд ер нь яг тэр бодол ингээ байгааддаг зингийн тойрог шиг. Тэгээ ер нь л хүний амьдрал ч юм уу дөө эсвэл нэг амьд амтны амьдралын цикл ч юм уу те ингээд ерөөсөө нэг зүйл гэж байхгүй, ганцаархнаа оршдог зүйл гэж байхгүй. Бүгд бие биенээсээ уялдаа холбоотойгоор оршин тогтнож идэг те. Тэгээд тэр чин төрсөн л бол өөх нь одоо жам гэдэг шиг те. Ерөөсөө л ингээд тэр болгон чи ингээ эргэлдэж идэг гэдэг санааг би бүх бүтээлдээ ингээ их оруулсан байдаг анзаараад хахад. Тэнгүү тэр 100 жилийн ганцаардал дээрх тэр ургамал болохоор одоо бид нэр хятадд сурч байхад зөндөө олон ингээ дадлагаар урд зүг рүү явж их нөгөө нэг судалбар хийдэг байсан. Тэгээд судалбар хийсэн маш олон ингээ материалууд надад ирсэн тий. Тэгээд тэдрийг ингээд нэг юм гой бүтээл болгочих юмсан гэж их боддог байсан байхгүй юу. Тэгээд тэр яаж тэр ургамлыг сонгодгийг гэхээр тэдний хөдөлгөөн ч юм уу эсвэл нөгөө нэг ургаж байгаа тэр нэг юм хэлбэрүүд нь тий эсвэл нэг юм ургамлын тэр нэг өөрийнх нь нэг онцлог бас ингээд нэг юм сонин санагтаар тэднийг ингээд айгу зурх юм хүсэлтэй болдог гэх юм уу. Тэгээд тэр ер нь одоо тэр 100 жилийн ганцаардал дээр ялгаагүй ингээд нэг юм гүмби зураг зурсны дараа нэлээд удаан ингээд 1 жил гүмби зураг зурцсан. Тэгээд тэрний дараах ингээд бас юм сэтгэлийн дотор ингээд удаан баригдсан байгаа юмгаа ингээд дэлгэж гаргамаар ингээд нэг санагдсан шүү дээ. Тэгж яхтаа хийсэн бүтээл. Таны зургуудад ерөнхийдөө бас цэцгүүд айгүй их янз янзын цэцгүүд их гарна тий. Ширэн дундаа яг голлож зурдаг цэцэг гэвэл ямар цэцэг байдаг бол надад бол бадам цэцэг билүү нилээд их харагдчихсан бас хэд хэдэн зургууд тэр. Тийм. Бадам цэцэг. Ерөнхийдөө бэлэгдэл нь юу байдаг бол одоо магадгүй бас нөгөө бурхан шашны гэгэрлийн юм бурхны юм дээр дарихүүдийн өлмөд орон тэр их төрсөлдөг билүү. Тийм. Бадам цэцэг ерөөсөө одоо бид нөгөө нэг урд нь дадлага хийгээ явж хахад айгүй юм гоё цэцэг санагдчихсэн. Одоо тэгтээ манайхан бадам гэж орчуулаад байгаа лотус тэгээд нөгөө нэг лотус болохоор тэр яг бадам юм шиг байгаа. Одоо усны мандал дээр ургадаг, мандлаас дээшээгээ иштэйгээ бас ургадаг юм хоёр төрөл байгаа байхгүй юу. Тэг би тэр нэг иштэйгээ ургадагт нь дуртай. Одоо яг лотус гэж хэлээ. Тэг тэрний нөгөө нэг хөдөлгөөн тэр навчны ингээ хатцсан байгаа байдал цэцгнийх нь өөрөө нөгөө дэлбэлснийхэн дараа хагдарч байгаа байдал нь маш гоё харагддаг гэх юм уу да яг ингээ зүгээр гоо үзмжийнхээ хувьд бол нөгөө талаар бэлэгдлийнхээ хувьд бол угаасаа буддизмыг бэлэгдэж байгаа. Тэг би ингээд нөгөө бурхны шашинтай тэгээд дээрэс нь одоо хүн болгон ингээ амьд амтан ингээ гэгэрхэд одоо тий нөгөө гэгэрж болдгоо гэдэгт одоо итгэдэг учраас олон бүтээл тэрэ нөгөө бадам зурсан. Гэхдээ тэр нь за дандаа нөгөө нэг бурхныг одоо бэлэгдэж байгаа гэхээс илүү альва нэгэн сайн сайхан зүйл гэж болно. Ямар ч шашинтай хүмүүс ботход энэ зүгээр л нэг сайн сайхны бэлэгдэлтэй. Нөгөө талаасаа хэлбэр үзмжийн хувьд яг зургийн дүрслэлийн хувьд бол би ингээ хангалттай өөрийнх нь сэтгэлд хүртэл одоо хүртэл дүрсэлж чадаагүй байгаа. Тэгээд тэрэндээ ингээд тулах гад юу яагаад гэдэг гэх юм уу оролдоод бүх олон бүтээлүүд дээр хийсэн баг л та. Яг эндээс лавшруулаад бас дахиад нэг 3 бүтээлийн талаар асуух. Таны гэгэрл гээд нэг бүтээлсэн тий. Ер нь бол дэвсгэр нэг тийм усан цэнхэр өнгийн маягтай. Тэгээ тэнд дүрслэгдсэн шовууд нь болохоор ингээд нэг дээрээсэн ч юм уу эсвэл зүгээр доороос нь ч авцсан ч юм уу тий. Ямар нэгэн байдлаар одоо нисэх гэж оролдоогүй ч байх шиг нэг аливаа юмныхаа чандад түрээ зогсоод зарцсан ч юм шиг. Эсвэл тэр нэг буланд нь ганцхан шов нэг арай бусдасаа зайтай дүрслэгдсэн ч юм шиг. Тиймэрхүү зураг байсан л та. Энэ бүтээлийн талаар ер нь хүмүүний тэр одоо гэгэрл ч юм уу за нийтийн maaхан уурлагаар дамжуулж соён гээрүүлэн ч юм уу юм болгоноор л бусыг нэг гэгэрүүлчих гээл алдаршуулчих гээл үзээд идэг тий. Гэтэл яг тэр нэг өөрөө өөртөөгөө тулах татгшоогоо өнгөх
тэр өөрийгөө нэг анзаарч эхлэхтэй юун түрүүнд тэр нэг гэгэрлээ өөрөөсөө л эхлэх ёстой байлгүй дээ тий шашиндаа ч гэсэн тэг заадаг. Тэгээ энэ бүхэн чи өөрөө бас ямар нэгэн үзэгдэл тий уран зохиолт бол одоо тэр нэг дүрслэл тотемын бэлэгдэл байгаад байгаа шүү дээ. Бурхан хүртэл тэр нэг үзэл санаанаас л бий болж төрнө. Тэгэхээр тэр талаар бас тэр бүтээлийн талаар тэгээд тэн дээр дүрслэгдсэн тэр шовууд гэгэрлийн үзэл бодлынхоо талаар бас хуваалцвал. Тийм тэр бүтээл анх би 2014 бэнүү 15 онд нэг юм 2 цуврал зураг зурж исэн. Дөнгөж сургууль төгсөж хурж ирчээд тэгээд тэр гэгэрл нэртэй юм 2 цуврал. Тэгээд нэг нь болохоор шовоонууд нь доошоо харцсан. Тэгээд нөгөө нэг лимфа цэцгийн голт нь байгаа. Нөгөөх нь болохоор бас лимфа цэцэг голт нь байгаа. Тэгээд нөгөө нэг зөвхөн тоншуул шовоонууд нэгэн хөдөлгөөнтэй тоншуул шовоонуудаар бас ингээд зохиомжилсан гэх юм уу. Тэгээд доороосоо юм улаан нарийнхын муцснууд ингээд зүгдсэн нэг тийм 2 зураг зурж байсан. Тэгээд тэрний техник ажиллагааг ингээд бодоод ахаар одоо ингээ эргээ харахаар тэр уг нь их дажгүй бүтээл болцсон байгаа даа. Тэгтээ арга барилын хувьд бол би өөрийгөө жоохон дутуу юм хийцэн байна да гэж бодоод энэ удаа дахиад шинжилээд би илүү гоё нөгөө хүслээрээ ингээ зуръя гэж бодоод үзэгдэндээ зориулж тэр гэгэрл гэд бүтээлийг яг сая зурч дуусгасан. Тэгээ тэрний утга нь болохоор ингээд зүгээр ингээ гэгэрл гэд тэгэхээр биднээс ингээд маш хол юм шиг хүмүүс төсөөлдөг шүү дээ. Би биш юм шиг зүгээр надаас бусд нь очдөг юм шиг тий. Эсвэл тэр ингээд бүр хурж болшгүй алсан ингээд нэг хизээч нэг амьд амтан бол тий тэнд ингээд хүршгүй юм шиг нэг юм төсөөллийн шинж чанартай зүйлийг гэж ойлгоод байдаг. Гэвч тэр гэгэрл гэдэг бол ингээд зүгээр бид нар өнөөдөр өдөр тутамдаа байж ахтаа хүүхдүүдтэйгээ сууж ахтаа тий ээж автаагаа байж ахтаа ч хурж болдог зүйл гэж би ойлгодог байхгүй. Гэрээсээ гараад дэлгүүр орохын хоромтол гэдэг байна шүү. Тийм зүгээр ингээ годомжинд явж ахтаа ч гэсэндээ гэгэрс нэгэнтэй бид нар таарчж болно тий. Тэгээд тийм учраас эн чинь ингээ айгүй юм харьцангуй ойлголт байгаа даа. Ер нь бол тэгэхээр ингээд бид нар нийгэмдэр одоо хүн төрлөختөн л энэ зөв энэ буруу гэж яриад байдаг болохоос байгаль дэлхий биднэрт эн чинь чи одоо царай муутай чи эсвэл ядуу ингээд те чи бити гэгэр гэж ингээ хэлдэггүй штэ ямар ч юм нөгөө нэг юм ялгуурлан гадуурхал байхгүй тэрэнд те ингээ зүгч гэж байхгүй хүн болон амьд амьтаа ямар ч нөхцөл байдлаар тэр сайн сайханд ингээ хүрэх боломжтой гэсэн утгаар би албаар цэцэгнүүдийг ингээ доош харуулсан байхгүй юу. Эн чинь нөгөө талаас нь харсан ч гэсэндээ зүв харагдаж болно шүү дээ. Ер нь цэцэг ягаа заавал тийш харж ургах хэвээр. Тэ эн чинь нөгөө яг хуу таталцлын хууль мойл элдв янзымаараа болж л байгаа хэл та. Гэхдээ зүгээр бидний сэтгэлгээ чинь бол ингээд хязгааргүй шүү дээ. Тэ юу ч төсөөлж болно шүү дээ. Тийм болохоор тэр нөгөө нэг үзэл бодлогоо би бүтээлээрээ хэрхэн яаж нөгөө дүрсээр илэрхийлэх вэ гэдэг дээр л дээш нь доош ингээ харуулсан. Тэгээд тэгэнгүүт шовоонууд л ингээ зүгээр хөвж байгаа юм шиг гэж би мэдрүүлэхийг одоо зорьсон гэх юм уу та. Тэгээд тэр чинь тэмүүлэл байхгүй юм шиг зүгээр ингээ суудсан байгаа. Тэр нэг зүгээр юм ойн зүгээр юм жижигхэн шовоонууд байгаа тий. Тэгээд цэцэг нь болохоор ингээд ямар нэгэн сайхан зүйлч юм шиг эсвэл тэрийг өнгөрөө явж ичж болно тий. Зүгээр ингээ хажууд нь бэжж болно. Тэгээ дээшээ хөөрлөө гэд доошоо буулаа гэд тэнд ямар ч юм өөр ертөнц магадгүй байхгүй ч болно гэж бодож хийсэн. Шовууд ер нь бас за мэдээч таны сонгосон анги мэрэгчлэлтэй илүүтэй холбоотой. Тэгээд тэр шовуунуудын дүрээр та гуниг ганцаардлаач хүмүүсийн ихтэй байшин барилга юу ч бас илэрхийлж харуулж болно тий. Тэгээд нэг талаар ингээд за мэдээж одоо нөгөө нэг онгоц дороо мороо ч юм уу янз янзын зүйлтэй болсон хүмүүс бас нисэж дээрээс нь аливаа юмсыг харж чадах. Гэтэл яг нөгөө байгалийнхаа зөнхөрлөөр бол шовууд л одоо тэр нэг сүрлэг уулсын оройг тий дээрээс нь одоо тэр хажуудахгүй шат жалах бүх юмыг ингээд бүрэн цогцоор нь ингээд харж чаддаг амтэн шиг ингээд санагдах байхгүй нэг тийм өөрмөц тий. Яг тэр утгаараа ч юм уу ер нь таны уран бүтээлт ч юм уу за дээр нь та яг өөртөө яг энэ амтны одоо төрслийг за дээр нь амьдралынхын тэр орчин нөхцөлийг бодож тайлбарлавал хэрхэн одоо хүлээж авдаг бол ер нь ерөнхийдөө би бүтээлээ хийхээс өмнө жоохон судалдгийн одоо ямар шоу оруулах гэж байгаа юм. Тэгээд тэр шоу чинь дор хаяад юу бэлэгддгийг тий одоо манай Азийн нөгөө нэг Азад юу бэлэгддгийг, Европт юу бэлэгддгийг, эртний одоо тий грек бас юу гэж бэлэгддэг байсан гэх мэтчлэн ингээд жоохон юм бэлэгдлүүдийг ингээ харах дуртай.
Тэгээ нөгөө талаас нөгөө амьдрах орчин хаана амьдртгийг гэдгийг бас жоох боддог. Жишээ нь одоо ихэнх үедээ би нэг зураг зурх жоох оюутан байхдаа ч юм уу ихэнх үедээ бол одоо туйлын шувууг те нэг халуун орны ургамалтай ингээ холиод зурчих юм бол утгагүй гэж боддог гэсэн байхгүй юу. Тэр чинь нөгөө яг академик юм сургалтын нэг юм баригдмал сэтгэл гэх юм уу да одоо тэрэндээ ингээд их захирагддаг байсан. Жохон юм шинжлэх ухаантай холбоотойгоор тэр бүтээлийг ингээ хийхийг оролддог гэх юм уу. Тэгэнгүүтээ сүүлийн үед болохоор би жохон тэгж бодхоо болцсон. Одоо шувуу гэдэг чинь ингээд тий маш олон юмыг ингээ илэрхийлж болохоор юм шиг надад санагдаж байгаа байхгүй юу. Одоо тэр жишээ нь миний нэлээд олон бүтээлүүд дээр ингээ хараа цаанууд өрсөлдөгдсөн байгаа. Тэр хараа цааны юу надад сонирн байсан гэхээр хараа цааны нисэлт айгуу гоё идэг шүү дээ. Ингээд нэг унах гэж байгаа юм шиг болов гимч ингээл зүг чигээ өөрчлөл нисчдэг. Тэр нь ингээд магадгүй бидний нэг юм залуу нас чим шиг эсвэл ямар нэгэн юм ирч чим шиг те тэнгэрийн хилийг бид нарт дамжуулж байгаа чим шиг те нэг юм олон төрлөөр нь ингээд бодвол ингээд айгуу сонирхолтой. Тийм. Тэгээ тэр ингээд ийм зүггүй ийм жоохон хүүхэд шиг чим шиг те ингээд тэр хөдөлгөөн ингээд айгу гой санагдаад хөвчлэн ингээд айгу ийм ирчлэг ингээд нэг ийм хүсэлтэй байгаа гэх юм уу ямар нэгэн ийм сэтгэлийн хөдлөлөө биел гаргахыг хүсэж байгаа одоо ийм сэтгэл хөдлөл жоохон дээцэгтэй байгаа үедээ ч юм уу те тэр нөгөө хараа цагаар бэлэгдэж одоо олон бүтээл дээр хийсэн байна. Тэмүүлэл байна. Тий, тэмүүлэл яг үнэ. Тэнгүүд нөгөө босод шувуунууд эдэр болохоор бас нэг гаднах өнгө зүс ч юм уу тэр юмнаас нь бас бэлэгдүүлсэн юмнууд байгаа. Бид одоо яг ингээл нөгөө иргэншлийн юм ч юм уу суурин нийгэмдээ бас илүүтэй их шигдэж байдаг тий. Мэдээж таны одоо уран бүтээлүүдээс ч юм уу яг тийм байгальтай холбоотой сэрхүү бол бүтээлт нь айгүй их бууж байгаа. Тэгэд энэ тэр байгальтай холбогдох сэрхүү мэдрэмжийг тий хот дотор байж гад одоо хэрхэн мэдэрдэг вэ? Зөвхөн дурсамжаар танил тэр одоо байгальд гараа явж исэн түүгээр танил дамжиж орж ирдэг үү? Эсвэл зүгээр яг энэ одоо бетонын ширинг гэж нэрлэдэг байгаа энэ зүйл сууж гад тэр нэг байгалыг гоё өөртөө мэдэрч те буулгах одоо тийм зүйл байдгүй. Яг байгалыг мэдрэхэд яг хөө мэдээж ирэг яг боддороо байгаль дээр гарахад ингээд маш сайхан мэдэрдэг л дээ. Гэхдээ зүгээр өдөр тутамдаа би гэрээс гарахгүй олон хонсон ч гэсэндээ тэрийг мэдрэх боломжтой юм шиг санагддаг. Ерөнхийдөө ингээд юмнаас ингээ алцрах тусам, юмд ингээ хүрхгүй ингээ хүсэх тусам ингээ дотроо илүү төсөөлдөг гэх юм уу? Тэгэхээр хотод ч гэсэн тань тэр байгаллаг сэрхүү мэдрэмжийг одоо өгч чадна гэсэн. Ялангуяа манай Улаанбаатар хот бол бүр өгдөг. Яагаад гэх юм бол эн чинь ингээ дөрөв талд нь ингээ уул биш үү? Тэгэл зүгээр гараад алхаад явсан ч гэсэндээ зүгээр ингээ салхинаас ч мэдэрч болно, зүгээр гудамжинд урах жаа модноос ч харж болно, тэнгэрээс ч харж болно, хотод нисэж байгаа шуунаас ч харж болно. Тийм болохоор ингээ заавал байшин надаас садаа болоод байна, хүмүүс надаас садаа болоод байна гэхээсээ илүү өөрөө өөртөөгөө нөгөө хань болоод өөрөө өөрхөн ботсон дотроо ингээ автаад явж байхад бол ханаас ч бол юу ч мэдэрч болох юм шиг санагддаг. Уран бүтээлдэх одоо таны тэр нэг ганцаардл гуйник гэдэг зүйл бас нэлээ ажиглагдсан л та. Одоо жишээ нь тэр нэг модны хожуулч юм хүчээр дээр сууж байгаа нэг шувууны тийм хоёр тусдаа зураг байна шүү дээ. Тэгээ тэн дээр яг нэг юм ганц шувуу байгаад хахаар илүүтэй нэг монголчуудад тийм нэг голын ирэг дээр зогсож байгаа ганц морьч харагдах юм уу тийм зүйлээс одоо тэр нэг ирэмтлийнх нь гуйны ганцаардл гэдэг мөн чанар нь илүү сэрдэг ч юм уу мэдхгүй ямар нэгэн байдлаар одоо тийм зүйл өгсөн. Тэгэхээр та тэр өөрийн дотор байдаг мэдээж хүн болгонд л байгаа шүү дээ. Заавал уран бүтээлч ихгүй. Тэр гуйныгийн ч юм уу ганцаардлын зүйлийг бас ямар дүрсээр юугаар илүүтэй илэрхийлдэг бол гуйник гэхээс илүү ганцаардл гэдэг зүйл бол миний бүр хар жоохны л ингээл сашгүй ингээд нөгөө нэг дагуул гэх юм уу? Эсвэл тэр нь би өөрөө байгаад байгаа хгүй юу тий. Тэгэхээр эхэндээ бол тэрэнд ингээл айгу сонь санагдаал тэрийгэ таньж мэдгүй байгаад шин ганцаардл гэдэг чи яг юу юм бэ гэдгийг ингээ таньж мэдгүй их удаан явсан. Тэгэл гайхаал ингээл олон хүмүүсийн дунд ч байж үзлээ, ганцаараа байж ч үзлээ. Гэхдээ хамгийн их таалагдж байгаа нь ганцаараа яг өөрөө өөртөө байх мөч байгаад байгаа байхгүй юу. Тэгэнгүүт эн чин тэгвэл би өөрөө л юм бэ штэ. Өөрөө өөртөөгөө байх нөгөө нэг орон зай ерөөсөө ингээд тэнд би ингээд хүнийг ч юм уу ямар нэгэн зүйлийг ингээ оруулахыг хүсэхгүй байгаа байхгүй юу. Магадгүй би тэнцэнэ бэжж бүтээлээ хийхдээ илүү ингээ төвлөрч чаддаг. Тэгээ тэр чинь миний бүр ингээ хамгийн чухал орон зай болоод байгаа.
Тэгээд ганцаардл одоо тэр зүйлийг одоо зурган дээр яаж илэрхийлдэг вэ гэдгээр нууцаас танил суулчих галаа шүү дээ. Яг ингэж нөгөө илэрхийлье гэж юусоо бодож байгаагүй юм бэлээ. Тийм баг. Тэгсэн чинь тэр юун дээр илэрхийлэгдэж гэн гэсэн чинь тэр зурган дээр байгаа хоосоо орон зайгаар илэрхийлэгдэж байгаа юм байна гэж би бодсон. Одоо хоосоо орон зай хэр их вэ? Одоо тэр чинь зохиомжинд ингээд олон зүйл байгаа шүү дээ. Тэгээд тэрүүгээр ерөнхийдөө яг тэр нэг илэрхийлж гараад идэгюм байна да гэж би саяхан л бодчихлаа. Таны аав гэд одоо хоёулаа яриагаа бас жоохон өөрчлөлөө тий. Дурсамж руугаа ч юм уу орвол таны уран бүтээлийн одоо энэ уран бүтээлчийн өвлөж авсан тий. Энэ одоо зан чанар байглаас нэг заяагдсан тэр нэг зүйл гэх юм уу. Энэ нь бас таны ааваас магадгүй бас ихтэй ах. За Фонцгийн цэгмэд гэж бас мундаг зураач байгаа. Хүмүүс бас сайн мэдэх бах зургуудын тий. Мөн л одоо байгаль хот ерөнхийдөө илүүтэй бас тийм нэг хүний амьдралын нүдний одоо яг ил байгаа тэр зүйлсийг одоо гэрэл одоо сүудрийн өнгөрмөш боё цохируулан буулгадаг. За хэмжээс үнцэг гэдэг дахын зураг очвол айгу тийм нүд татам бас сайхан зургууд идэх штэ. Тэгээ ааваасаа одоо та энэ уран зургийн тэр одоо хамгийн чухал зүйлийг өвлсөн уран бүтээлчийн зүйлийг өвлсөн гэвэл яг юу байдаг бол тий аавтайгаа холбоотой яг ийм уран бүтээлийн одоо зүгээр зургийн гэх юм уу тал дээрх одоо тийм харилцан яриа ч юм уу сайхан дурсамж бас юу байсан бол тэрнээсээ бас судлал. Тийм аав бол угаасаа л бидний ингээл мэдээ ороход л манах жижигхэн ингээл гэртээ аав зураг зурдаг тий. Тэгээ бид нар бол ингээд бүр жоохносоо л нөгөө нэг зурагтай ингээ холбоотой өссөн. Тэгээ тэр үед чинь одоо бидний шиг ийм сайхан тус даврлан мурлан ч гэж байхгүй гэртээ ингээл зураг зурдаг. Тэр чинь нуран зураг таны дотор баг багаас тань өөрөө бүрлэлсэн. Салсгүй нэг хэсэг болчихж байгаа байхгүй юу зураг гэдэг чинь. Тэгээд аавын тэр нөгөө нэг амьдрал дээр одоо бид нар тийм ойрхон байснаас болоод бас гоо зүй гэдэг юмыг ингээ харж сурсан юм шиг санагдаад байдаг байхгүй юу. Тэр нэг гоо зүйн хэмжээ хязгаар гэдэг юм нэлийн ингээ дийшлсэн юм шиг санагдаад байдгийн. Тэгээд нөгөө талаар гэрт маш олон ингээд олон улсын зураач тийм каталог янз янзын ингээд нөгөө нэг альбомнууд байгаа тий. Тэрийг ингээд үзэж өслөө. Тэгээд энэ болгон ч л ингээд зураач болоход ингээд айгүй их нөлөөлсөн юм шиг. Нөгөө талаараа аав бол хизээч ингээд бидрийг за чи зураач бол чи битээ зураач бол гэдэг ч юм уу нөгөө хэлж байгаагүй. Манайх ингээд дөрвөн охинтой дөрвөн охиных нь одоо ганцаараа би аавтайгаа адилхан ингээд зураач мэрэгчлээ. Тэгээд ботхоор аав ерөөсөө юм хэлдэггүй байсан юм шиг байгаа. Ер нь бол энэ зургийг одоо ингэж зурна шүү гэдэг ч юм уу тийм юм өдр ерөөсөө ярьдаггүй байсан. Тэгээ ээж болохоор ингээд нөгөө нэг зурх дуртай хүүхэд нь одоо арай л би ганцаараа байсан болохоор зургийн дугууланд явуулъя. Өөр ингээд хүүхдүүдтэй хамт ингээд суралцуулъя гэдэг ч юм уу. Тэгэхээр аав ерөөсөө тэр ингээд тоодгүйсэн баггүй. Тэгээ бодоод исэн чинь одоо тэр ингээд айггүй зөв юм зүйлсэн байгаа байхгүй. Тухайн үед ингээд тухайн үедээ ээж болохоор ингээд зургаар явах гэж байгаа хүүхэд юм чинь цааш нь хөгжүүлэл бүр илүү сайн болох юм болов уу гэж бодоод л ээж хэлжсэн. Тэгэхэд аав аль хэдийн нөгөө нэг ерөнхийдөө ингээ харцсан. Харин ч ингээд хүүхэд маш юм чөлөөтэй сэтгэдэг учраас ингээд дураар нь ингээд тавих тусам тэр хүүхэд чинь ингээ хайрцаглагдахгүй тэр болгоныгаа ингээл илэрхийлэл ингээл явна. Нөө цаашаага цаатарна. Тэгээ зураач хүүхэд үнэхээр л болох бол хүссэн хүсээгүй хоригдсан ч хориглоогүй замын тавьсан ч тавиагүй ч тэр хүн ингээл зураач болно гэдгийг аав аль хэдийн харсан байсан юм шиг. Багаас нь нэг систем даваачаад
хүлцэж болохгүй махна тий. Тэгээд одоо хүртэл би ингээ маш их баярлалдаг ер нь аав намайг яаж тийм зургийн дугууланд хамжаагаар явуулчаагүй юм тий. Зүгээр л ингээл орхицсон. Тэгээд багаасаа бол угаасаа л зураач болно гэж би боддог байсан. Гэхдээ жоохон том болоод компьютер графикаар сурдаг ч юм уу эсвэл хувцас дизайнаар сурдаг ч юм уу ингээл бодож байгаа л эцсийн бүлэгт тэгэл яг зураач дээр тогтоол зураачаар сурсан. Тэгээд яг уу аав битээр ингээд уран бүтээлийн талаар ч юм уу биенийхээ уран бүтээлийн талаар тийм амар их ярьдаггүй. Гэхдээ биендээ нөгөө нэг урам өгөхдөө ингээд цөөхөн үгээр ингээд хэлдэг гэх юм уу да биенийхээ үгийг бол дотроо маш их ингээ хүлээж идэг. За энэ хүн юу гэж хэлэх бол доо. За энэ хүн ингээл болж гэн гэдэг ч юм уу болохгүй байна гэж хэлдэг юм бол тэр нь яг үнэн гэж ингээ боддог. Тэгэл нэг юм нарийн ширийн нэг философийн асуудал ч юм уу тийм амар сүртэй ярихгүй. Гэхдээ ингээд нөгөө үггүйгээр биенийг нөгөө үйлдэлээрээ ингээд за энэ юм баг шиг байна, тийм баг шиг байна. Энэ бүтээл яг болцсон юм шиг байна да, болоогүй юм шиг байна да гэж бодож ерөнхийдөө тэгж ярилцдаг. Яг ингэдэж зарим нөгөө яг дотны хүнийхээ тий одоо тэр уран бүтээлийн талаар яг тийм бодиттой шудраг шүүмж өгнө гэдэг хэцүү байдаг гэдэг. Яг тийм чанар та хоёроос анзаарагддаг. Тийм. Гэхдээ ер нь бол харьцангуй гайгүй юм байна. Одоо манай багш бит хоёр бас их нөгөө нэг дотно. Тэгээ манай багш чинь бас нөгөө нэг ганцхан охинтой тэгээд намайг бүр ингээд охиныхоо найз болгоно нэдэргээд айгүй юм дотно гэдэг байхгүй. Тэгээд манай багшийн зургийг бол манай ангийн хүүхдүүд бас ингэж хилдэг байсан. Одоо жишээ нь дадлага дээр явж хахад багш ямар болж гин гэл тэгэнгүүт чи хүүхдүүдтэй амар гоё болж гин. Багшаа баяр хүргэе гэл дандаа тэгдэг те. Нэ эн чинь амар хуурамчтэй зарим тохиолдолд ингээд хүн болгоо ингээл төгс байх албагүй шүү дээ тий. Зүгээр ингээд яагаад харж байгаа өнцгүүдээ хилээд ингээд санал бодлоо ингээд солилцож болтгүй юм. Гэх утгаар би зүгээр ингээд багштай ингээд хамаагүй ирчдэг гэсэн байхгүй. Багшаа эн чинь өнгөн жоохон ингэсэн юм шүү. Энэ зохиомж нь жоохон ийм болцсон юм шүү. Энэ нь яг ямар утгатай юм гэдэг ч юм ингээд нөгөө нэг асуучдаг гэсэн болохоор багш миний тэр асуултанд айгүй дуртай байдаг гэсэн. Тэгээ тэрэн шиг аав битээр бас ингээд бас хамаагүй ирчдэг байхгүй. Тэгэхдээ хятад зургийн зохиомж тэгээд нэг юм Европ зургийн зохиомж хоёр ингээд жоохон өөр юм шиг байна. Одоо яг ингээд анзаараад тахад урд нь ингээд зохиомж нь яг адилхан байж болох юм шиг байсан чинь тэр зурааслал нөгөө өнгө тавилтаасаа тэр материалын сонголтоосоо болоод зохиомжнууд ингээд өөр байгаад байгаа байхгүй. Тэгээд аав миний нэг бүтээл дээр нэг зохиомжийг янзлах гэж оролцсон. Тэгээд би дугаа хийлгээл саавар тэгээд нөгөө нэг тэр чинь ингээд нэг жил тэр нөгөө зохиомжийг ингээд бэлтэж байгаа байхгүй скетч хийгээд тэгээд тэгсэн чи аав нөгөө ковид үе яг үед тэгээ аав яг манай зураг зурж байгаа өрөөнд орж ирээл миний зургийг жоохон ингээд өөрчилж яваадсан байхгүй. Тэгэхээр нь би тэрийг ингээд аавд би хэлж чадахгүй одоо таны зурдаг зурагнаас миний зохиомж өөр идэг штегээ ингээд хэлж чадахгүй за яах вэ яг болсныхан дараа өөрөө хараг тэ гэж бодоод ингээ хийлгээлсэн байхгүй. Тэгээ аав нэлээд олон зохиомж өөрчилж чаал тэгэл ингээ яваад өгцөн. Тэгээ тэрийг нь би ингээ зураг болгоод тэгээ дараагаар нь ахаад яг хүснээрээ би өөрийнхөө зурган дээр ингээ ажиллаад хоёр зураг зэрэгцүүлээ тавиад аав тэрнээс хойш ерөөсө зохиомжн дээр ингээ яриха болцсон. Тэр зохиомж нь муухай болсон юм бол биш. Гэхдээ тэр өөр төрлийн их байгаад байгаа байхгүй юу? Ялтчгүй нэг болохгүй. Ялтчгүй өөр тийм. Нэг л юм сонин. Одоо тэр миний зурган дээр тэр зохиомж бол аавын зохиомжтой аягүй төстэй болсон байдаг байхгүй юу? Ягаад гэвэл аав орж ирсэн юм чинь тэр нөгөө зохиомжн дээр. Тийм. Ер нь уран зургийн энэ шүүмжлэлийн талаар ер нь хэрхэн боддог бол одоо зарим нь бол тэр уран зургийг нэг тэг шүүмжлэх шаардлагагүй зүгээр хараал тэр өнгө бодогны сайхныг мэдрэгтэл болно ч гэдэм үү тий. За мэдээж тэр зурагт одоо янз янзын түүх байгаа бол түүнийг нь бол сайхан тайлбарлаж болно. Тэрнээс шүүмжил хэрэггүй гэдэг штэ. Шүүмжил нь одоо за юу задлан шинжлэхтэй энэ зургийн одоо өнгө бодгийн техникийн зураач арга барил нь ийм задлан шинжилгээ бол баг ямар ч хэрэггүй зүйл байдаг ч юм уу. Тиймэрхүү зүйл ирдэг. Та тэгэхээр уран зургийн шүүмжийн талаар ямар бодолтой байдаг вэ? Шүүмж маш хэрэгтэй шүү дээ. Ер нь бол бүх салбарт л шүүмж хэрэгтэй шүү дээ. Гэхдээ тэр шүүмж гэдгийг тухайн хүмүүс яаж ойлгож авдгийг ихэвчлэн доромжлол гэж хүлээж авдаг ч юм уу тий. Энэ яг тэрийг бол би нэг мэрэгжлийн шүүмжлэх гэл нэрнээс нь болоод тах шиг байна тий. Мэрэгжлийн бос хүмүүсийн хүлээж авч байгаа хандлагууд нь өөр л гэж боддtiin. Тэгэхээр миний хувьд бол бодоход бол шүүмж маш их хэрэгтэй байгаа. Одоо Монголд бүр
маш их хэрэгтэй байгаа тий. Надад ч гэсэндээ ингээ шүүмж айгүй их хэрэгтэй гэдэг байхгүй юу. Тэнгүү дутга зохиол дээр ч гэсэндээ шүүмж маш их хэрэгтэй байгаа тий. Тэгэд тэр шүүмж бэжиж уран бүтээлч цаашаага ингээ өссөн шүү дээ ер нь бол тий. Мэргэжлийн талаасаач тэр сэтгүүн талаасаач тэр зөвхөн энэ миний л мэдрэмж та нар битгий шүүмжлээрээ тий. Миний хийснийг л зүгээр л хараад таашаалаа байвал бай гэж байгаа бол энэ бол надад бол яг урлагийн бүтээл гэхээс илүү зүгээр л өдрийн тэмдэглэл шиг санагддаг. Тэгээд миний өдрийн тэмдэглэл бусдууд уншаад хин хэрэгтэй тий. Тэгээ яг хуу шүүмж байгаад тэгээ яг хуу яг зүгээр урлагийн бүтээл байлаа гэдэг чинь хүмүүс харж байгаа өнцөг болгон ч өөр шүү дээ. Ер нь бол үзэгчд маш мэрэгэн мэддэг шүү дээ. Сэтгэлээс гарч байгаа юмыг бол амар сайн мэдэрдэг гэж боддог. Нэг талаараа таны уран бүтээлийг ч юм уу за яг манай нөгөө монголчуудын хятад гэхэр бас нэг жоохон сөрөг хандлагатай шүү дээ дийлэнх болно тий. Тэгэхээр яг ийм хятад зургаар зурлаа заавал тий монгол сайхан тэр одоо арга уламжлалаараа бүтээж болдгоо юм уу гэж шүүмжлэх тийм хандлага ч юм уу үзэл бодлын хувьд нийтийн зүгээс ирж ирсэн үү? Харьцангуй гайгүй ер нь бол харьцангуй гайгүй. Гэхдээ олон хүмүүс бол намайг хятадын урлагийг сурталчлаад яваад байна л гэж боддог юм шиг байгаа. Энэ бол нэг хятадын урлаг сурталчилж байгаа давг нь бол биш тий. Одоо тосон будгийн уран зургийн хүмүүсийг чи Европыг сурталчлаад байна тий. Европын соёлыг сурталчлаад байна. Чи Монгол юм хийх чи яасан. Эсвэл бар зургийг тий чи яагаас хэлбэр монгол хэлбэрээр хийхгүй байгаа, монгол дархнаа хийхгүй байгаа гэж хэлдэггүй шүү дээ тий. Энэ зүгээр л ингээд уран бүтээлч болгоны өөрийгөө илэрхийлэх энэ хэлбэрүүд нь л өөр байгаа болохоос энэ дотор чинь тий энэ дотор чинь одоо монгол хүн байгаа мó, хятад хүн байгаа мó, орос хүн байгаа мó тий тэрийгээ ингээл дагаал гаргаал явж байгаа зүйл шүү дээ. Тийм болохоор за тийм ярьсан байсан ч гэсэндээ би нэг амар тоохгүй. Тэгтээ яалтчгүй техникийн хувьд одоогоор ингээд манай олон нийтэд ингээд мэдэгдэж байгаа нь ингээд цөөхөн биш дээ хятад зургаар ер нь баг ингээд дагансан хүн байхгүй тийм болохоор ингээд анхаарлын төвд орж байгаа нь магадгүй. Тэгэхээр энэ явандаа л ингээд жоохон хөвшөөд ингээд өөрчлөгдөх зүйл ах л гэж боддөө шүү дээ. Хүмүүсийн үзэл бодол ч өөрсдөө сайхан сайн зүг рүүгээ бас хандах. Тэгээд зүгээр ингээд хятад зураг гэж харах юм бол эсвэл ямар нэгэн юмыг ийм гээд тэрийгэ батлахыг хүсээд харах юм бол бүх юм л тийм болж харагдаж шүү дээ. Ер нь бол аль дээр нь тийм байдаг. Тэгэхээр зүгээр нь уран бүтээл хин нэгний одоо юу гэдгийг соёлмаагийн уран бүтээл бол энэ соёлмаагийн уран бүтээл гэж хараасаа гэж би жоохон боддог байхгүй юу. Тэнгүүд тэрэн дээр ингээл зарим тохиолдолд би монгол шүү, би хятад биш, хятад зургаар зурсан ч гэсэндээ би монголыг илэрхийлж байгаа шүү гэж хэлхийг ч хүсдэггүй байхгүй юу. Яг эцсийн бүлэгт бид нэр өөрсдөө яг цэвэр монгол гэж яаж хэлэх юм те. Энийний ард бол монгол гэдэг үгний чи ард ямар утга байгаа юм те. Тэгвэл монгол хүний монгол гооцоо гэдэг чи юу юм ингээс зөндөө олон судлах юмнууд гарч ирж байгаа үстэй. Тийм эдийн хийхээр л өөр асар том сэдв болчихсон тийм. Тэгэхээр чин энэ болгоны чин ингээд судлаал явж байгаа. Тэгэл би өөрийгөө монгол гэж батлах гэж хичээгээд ч юм уу те. Тэгээд ахаа ингээ ямар шаардлага байхгүй. Гэхдээ энэ цаг хугацааны явцад ингээ үүсэх зүйл ерөнхийдөө миний бас сургууль сурж байхдаа ч тэр ингээд одоо ч тэр ингээ хайж байгаа айгуу том асуулт бол монгол гэж юу юм бэ л гэж ингээ хайсаар л яваа. Тэгээ эн чин сэтгүүн айгуу том юм ойлголт байгаа байхгүй. Нэг талдаа бид нар сайхан яг их монгол хэлээрээ ярьж байна. Монгол хэлээрээ сэтгэж чадж байна. Энэ маань өөрсдөд маань бас нэлээд сайн хамаатай том агуулга баг тий. За орчин үед бас нөгөө нэг хиймэл зураг гэж гараад байгаа шүү дээ тий. Хиймэл аяар нөгөө нэг одоо уран зураг бүтээчдэг ч юм уу тий. Тэр талаар бас айгүй их гарч байгаа шүүмжил дагуулж байгаа. За энэ талаар мэдээч яг уран зургийн салбарын үнээс бас асуухгүй болохгүй баха. Одоо илүүтэй одоо цаашид ингээд зураг хөгжүүлээ бүтээж. За нэг талдаа маш сайн зүйлүүд эерэг нөлөөлөл бас их байгаа. Нөгөө талдаа илүүтэй хүмүүс бас нөгөө нэг будг нь хахалсан яг тий. Одоо бир будгийнхэн тэр одоо цаасан дээр, цотон дээр, торгон дээр буусан одоо тэр зүйл нь илүү гарт барь тэмтрэгдэж ингэж амьд одоо мэдрэмж төрүүлсэн тэр урлагийг бас илүүтэй үнцэнтэй болох байх гэдэг тал руу бас явж байгаа л да. Тэгэхээр та ер нь химэл оюун ухааны талаар ямар бодолтой байдаг вэ? Химэл оюун ухаанаар бас нөгөө зураг зурчаал мөнгөөр зурдаг ч юм уу эсвэл би ийм химэл оюун ухааны зураач чи тийм үү? Нэг төрлийн тийм янз янз зээл хүмүүс бас бий болж штэ тий. Энэ яг хэвтээ миний бодлоор бол амар буруу зүйл гэж бас боддгүй. Энд чинь дэлхий хаашаа хөгжиж जैन тэгэл бүх зүйл тэр тишээгээл ингээл дагаал өссөн үсээгүүл хөгжиж байгаа шүү дээ. Тэгээд гол борчлогдсон. Тэгээд нэг манлайлж оройлж байгаа юм аа төрж илээл те.
Тэгэл дээрэс нь бас аль улсын эдийн засаг сайн байна. Тэрийгэ дагаал соёл урлагийнч тэр те сэтгхүүнч тэр улсынхаа тэр нэг онцлогийг л ингээд дуурайгаал угаасаа явж байгаа нь жамл юм чинь. Тэгэхээр яг уу AI-аар нөгөө нэг зураг зурдаг эсвэл янз бүрийн видео контентууд хийдэг юм хүмүүсийг бол би л бас л цаг үетэйгээ хүл нийлүүлэн алхаж байгаа уран бүтээлчд гэж харах дуртай. Уран бүтээлчд те. Тэгээд тэр чинь бас нөгөө нэг сонирхож үзэж чинь айгүй хэцүү юм билээ шүү дээ. Тэр загваруудыг өгөхгүйж тэр болгоны чинь детальны гаргаж ирнэ гэдэг чинь тийм амархан бас хийждэг зүйл биш те. Тэгэхээр яг уламж нөгөө талд энэ уламжлалт уран зураг уламжлалт одоо яг энэ нэг арга барил байх уугүй юу эдэргээ бодох юм бол одоо түрэгдэж цаашаа замхарч идэм үү тий. Тэрэн дээр бол би үгүй гэж боддог. Энэ хүний сэтгэхүйг бол яаж ч тий нэг ялангуяа энэ хүний мэдрэмжийг тэр нэг яаж ч айгу роботчулсан гэсэн тий би бол чадахгүй л ах гэж боддөө шүү дээ. Тэгээд гараар нөгөө нэг хийж байгаа бүтээл гэдэг чинь ер нь л уламжлалт энэ классик зүйл гэдэг бол хизээж хоцрохгүй гэж байна. Хизээж хоцрогдохгүй, хизээж модноос гарахгүй гэж боддог. Таны яг ингээд өөрийн уншдаг ч юм уу байнга ширээн дээрээ байлгадаг бас тийм ширээний номын талаар бас асуувал. Тэгээ ямар ном илүүтэй бас сонирхож уншдаг бол за ямар номыг байн одоо нэг сөхөж хардаг ч юм уу хүнд нэг ном байдаг шүү дээ байж ширээн дээрээ тавьчихдаг эсвэл нэг цүнхлээ явдаг ч юм уу тэр номын талаар оюутан байхдаа нэлээд унших дуртай байсан. Тэгээд ер нь завал гарвал уншаал хэвтчихдэг байсан амралтын өдрүүдээр тэгээс кино их үзэх дуртай байдаг гэсэн. Тэгээд яг одоо зүгээр бодогдож байгаа ном гэх юм бол Монтений эссенүүдийг би унших дуртай юм байна. Тэр ингээд юу ч ингээд баригдсан зүйл байхгүй тий тэр ингээд нэг юм асуудал дэвшүүлээд орхицсан байдаг шүү дээ. Тэр нэг утга санаанууд нь ийм юм биш үү тэгсэн болов гэдэг ч юм уу тий ийм түүхүүд байна гэдэг тий айгуу гоё. Тэгээд тэр ер нь би эссенүүдэд айгуу дуртай болоод байгаа сүүлийн үед. Тэгээд бас юм намтарчилсан ном бас дурсамж ч юм уу тиймэрхүү ном унших дуртай болсон илүү бодит ийм нэг амьдралын ийм хүмүүсийн ийм амьдрал нь шүү дээ. Тэр өөрөө ямар ч юм зохиохгүйгээр хүн болгон ингээ бид нартай ингээд нэг юм сонин түүхүүд нэг юм сонин нэг юм үлгэр одоо зохиолоод ингээл годомжин зурж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө нэг хүмүүсийн юм түүхүүд унших дуртай тэр юм сонирхолтой санагддаг. Таны цаг өөрөөс мөртлөө тий адилхан хүн гэдэг бодол тэрний одоо тийм гоё түүх гэхээр мэндэн тий тэгээд яг уу тэр ширээний ном гэх юм бол Монтенийг нэг нөгөө нэг аюур зангаа орчуулсан тий тэр нөгөө нэг сонгол эссенүүдийг их уншдаг. Би бүр нэлээд олон удаа авч хүмүүст бэлгэлээд тэгжсэн. Тэгээ одоо ч гэсэндээ хаа ингээс өгч харах дуртай. За уран зураг гэд ярихаар заахав мэдээч магадгүй жижигүүрийн асуултыг санагдаж болно. Гэхдээ танаас бас заавал таны бодлыг бас сонсмоор хүн чинь өөр гэсэн үзэл бодолтой. Тэр энэ уран зураг юу нэ те яг тэр одоо ямар мөн чанараараа энэ урлагийн нэг тийм айс авыг одоо дүүргдэг те. За нөгөө талаар хүмүүст одоо ямар мэдрэмжийг түгээж идэм бол тэр уран зураг гэдэг зүйлийг хүмүүсийг татахын тэр нандин мөн чанар нь одоо шидэн яг юундаа идэм бол та өөрөө юу гэж боддог вэ? Яг одоо би бусад нөгөө зураач нарыг мэдээж ирэг төлөөлж чадахгүй өөрийнхөө өнцгөөс л хариулна шүү дээ тий. Ер нь бол ингээд хөгжим бол одоо хүний ингээд сонсголоор нь гоо зүг мэдрүүлж штэ тий. Тийм үү хүний бас мэдрэмжийг ойлгуулж байна. Уран зохиол шүлэг яруу найраг бол ингээд хүнийг үгээр тий ингэж нөгөө нэг төсөөлүүлж байна. Уран зураг болохоор мэдээж ирэг харахаар нүдээр тий тэр дүрслэлээр бас тэр нэг гоо зүг ингээд одоо хүмүүст түгэж байгаа гэх юм уу. Тэгээд аль болох миний зүгээр өөрийн баримталдаг зарчим гэх юм бол би үзэгчдийн нүдийг ингэж нэг аль болох ингээд буртгалахгүй ингээд хичээдэг байхгүй юу. За асуудал дэвшүүлж болно хүн шүмжилж болно ямар нэгэн буруу зүйлийг ингээ илэрхийлж болно. Гэхдээ тэрийг заавал шууд байгаагаар нь ингэж илэрхийлэх нэг шаардлагагүй л гэж боддیں۔ Тэнд ингээ гоо зөө гэж байгаа тийм. Тэрийг ингээд өөр утгаар ингээд арай өөрөөр ингэж илэрхийлж болох юм шүү гэж бод. Ийм зураг үзчихлээ харьж нүдтэй угаа гэхгүй байх нь шүү. Би битэл тэгээсэ гэж боддог. Тийм болохоор аль болох юм
сайхнаар бурууч гэсэндээ бас ингээд нөгөө нэг илэрхийлж болно гэж боддог болохоор ер нь бол уран зураг гэдэг бол хүний нүдийг л ингээ баясгах гэж байгаа. Тэгээ нүдээр нь дамжуулж сэтгэл оюун ухааныг ингээ цэнгүүлэх гэж байгаа тийм л урлаг баг та. Яг уран зурагч гэлдгүй ямар ч урлагтл ер нь л соёлт одоо өөрсдийн тэр нэг нүүдэлчин сэтгэлгээний онцлог Монгол хүн байх шинж чанар гэж айгүй их ярьдаг тий. Таны хувьд ер нь монголчуудыг яг тэр монгол болгож идэг онцлог шинж нь юу гэж боддог вэ? Энэ талаар би харин ингээд нэлээд сүүлийн үед их удаан ер нь бодоол байгаа. Тэгэд тэр нөгөө нэг асуултынхаа хариултыг олох гээд би одоо Moist-аас археологоор сурч байгаа байхгүй юу. Тэгэнгүүт одоо ер нь жоохон ингээ анзаарсан чинь Монгол болгож байгаа тэр сэтгэхгүй нөгөө нэг юмыг хураангуулгаж товчилж байгаад байгаа юм биш үсттэй гэж боддог болсон. Олон үг ингэж тайлбарлаж ярихынхаа хооронд маш оновчтой ганц 2 өгүүлбэр хэлдэг. Тэр нь ингээд шууд ингээд тойруулахаасаа илүү олон талаас нь харж болох хуйцаар ингэж нөгөө юмыг дүрсэлж ярьж чаддаг тий илэрхийлдэг. Зургаар гэх юм бол бас л ингээд баг нэх амар тоочоод авахгүй одоо би зохиомжийн хувьд л ярьж байна л да. Тоочоод авахгүйгээр бас ингээд шууд маш олон юмыг олон талаас нь харж болох үст тийм зураг зурна гэдэг бол бас л том чадвар байгаа байхгүй. Энэ магадгүй нүүдэлчдийн чадвар гэж магадгүй. Тэг гол цөмийг нь олно гэхээр маш түргэн ойлголцож хэвдэн нэгдэж чадна байна тий. Хурдан сэтгэж जैन тэгээд тэр нэг юу яагаад гэдэг чинь манайхан зөндөөл ярьдаг. Хурдан сэтгэхгүй нь хурдан байна. Дасан цогцох чадвар их байдаг гэх тэгээд идэг тий. Дасан цогцох чадвар яагаад их байгаад байгаа юм бэ гэхээр чинь тэр орчноо мэдэрсний улмаас тэр чинь мэдэрсний дараа айгүй хурдан дасаад байна шүү дээ тий. Тэгэхээр тэр нэг юм товч бөгөөд тодорхой тэр нэг юм тэгтээ маш юм оновчтой байдал магадгүй Монгол сэтгүүний онцлогч гэж магадгүй. Та яг өөрийнхөө бүтээлүүдээс яг ямар мэдрэмж авдаг вэ? Юуг мэдэрдэг вэ илүүтэй? Би сая үзэсгэлэн дээрээ яг нэг хүмүүс байхгүй хойгоор яг бүх бүтээлийнхээ урд очиод нэг үзэгчиг зогсож үзсэн. Тэгээ юу мэдэрсэн бэ гэдгсэн чинь өмнө нь яг уу ингээ би үзэсгэлэн үзэл хүмүүсийн бүтээлүүдийг хараа явж байхдаа техник ажиллагааны ямарын зохиомжны ямар ингээл яг мэрэгжлийн талаас их ингээ хараад идэг гэсэн бол сая яг ингээ жоох ингээ мэдрэх гэж оролцсон. Тэгээд бүтээлүүдээсээ ерөнхийдөө бүх цаг үеийн тэр цаг үеийн би өөрийгөө ингээ олж харсан. Тэр үед би ямар асуудлыг дотроо дэвшүүлж ийсэн, юуг ойлгохыг хүсэж ийсэн, тэр болгоныгоо л зурган дээр ингээд илэрхийлээ явцсан байсан юм бэ гэж харж байгаа. За бидний урилгыг хүлээж авч оролцсон. За өөрийнхөө үзэл бодлыг тий илэн талгэрэнгүй дийлгэж одоо ярина гэдэг бас л өөрийнхөө л тэр дотоод сэтгэл орон зайг бусдын алган дээр ингээл дийлгээд тавьчих чаал нэг хэрэг байгаа шүү дээ тий. Үүнд ч бас зарим талаар зарим уран бүтээлчид бол энэ тун зориг шаардсан ажил байгаа тий. Тэгэхээр бас зориглоод бидний урилгыг бас хүндэтгээд хүлээж авч ирж оролцсон танд маш их баярлалаа. Тэгээд манай медиагийн зүгээс бас үндэсний тойм гэд 7 хоног болгоо одоо эдийн засаг, улс төр те урлаг соёл гэл нийгэмд яг болж байгаа цаг үед болж байгаа зүйлүүдийг одоо бүх асуудлыг за болж байгаа үйл явдлуудыг одоо тоймлж тодтхон зургалдаг үндэсний тойм гэд одоо 7 хоног бүрийн сэтгүүл гаргадаг ба. Тэгээд энэ сэтгүүлийнхээ бас сүүлийн 2 дугаарыг бас танд барьж байна. За баярлалаа. За ийм сайхан подкастнда урьж оролцуулсанд их баярлалаа. Тэгээд эхний зочин болж байгаадаа би маш их бэлэгшээж байна. Тэгээд таны уран бүтээл, ажил үйлсэд чинь бас өндрөөс өндөр амжилт хүсье. За маш их баярлалаа. За Eagle Art подкастын маань энэ удаагийн дугаар өндөрлөж байна. За ээлжид дугаараар иргэн уулзтлаа баяртай.